Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн О цогт гэрэл Б жаргалан Г очрот нараас 2026 оны 6 сарын 5-ны өдрийн Улсын их хурлд өргөн мэдүүлсэн эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх хэсэг асуудлыг эдийн засгийн байнгын хороо 2026 оны 6 сарын 16-наас 18-ны өдрийн хуралдаанаар хилцлээ. Хууль санаачлагч эдийн засгийн суурь эрх чөлөөг хамгаалах, төрөөс эдийн засгийг зохицуулах үйл ажиллагааны зорилго, хэлбэр, хязгаарыг тодорхой болгох, эдийн засгийн харилцаанд эрх зүйг тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх, төр болон хувийн хвшлийн харилцаанд хариуцлага ил тод байдлыг бэхжүүлэх зорилгоор эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслүүд батлагдсанаар иргэн хуулийн этгээд холбогдох төрийн байгууллагад нэмэлт зардал гаргахгүй, улсын төсөлд ачаал үүсэхгүй байхаар тооцсон байна. Хуулийн төслийг парламент цахим хуудасд байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаална. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хилцүүлэх үед улсын их хурлын гишүүд асуулт асууж үг хэлээгүй болно. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэг заасныг баримтлан эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хилцхийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж чуулганд нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төсөлтийн хилцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хуралдаан даргалагч Д. Өрийн Туяа.